Тэгээд Лумбинид одоо заларч байсан. Тэр үедээ Лумбинид заларч байсан. Тэгээ Бодгаяд одоо номыг онсон, номыг олж нээсэн. Тэгээд бурхан багш бээр одоо Аршаа мэт номыг оллоо хэмээн айлцсан байдаг юм. At that time, no one can really understand. Тухайн үед бурхан багшийн одоо үнэхээр олдгоё бэрх гүн гүнзгий одоо номыг ойлгох хүмүүс бол тийм их олон байгаагүй. Тийм учраас 7 жилийн турш бол ном айлдаггүй байдаг. За энэ хугацаанд одоо тэнгэрүүд тийм ээ дээд тэнгэрүүд одоо Индра, Брахма гэх мэтлэнгийн тэнгэрүүд бол тэнгэрүүд одоо бурхан багшд одоо сойрхол талбайд одоо номыг одоо айлдна уу гэж одоо хүссэн байдаг юм аа. За мөн яг энэ үед одоо бурхан багшийн одоо сургаалыг сонсох одоо зөв хүнийг хүн бол гарч ирсэн байдаг. Тэгэхээр зэрэг энэ тааламжтай бүх одоо зохистой нөхцлүүд бүрдснээр эцэст нь шинийн одоо 4 буюу төвдийн тооллоор одоо 6 дугаар сарын шинийн одоо 4-нд номоо одоо анхлан айлцсан байдаг. Үүнийг одоо бурхан багшийн одоо номын хүрдэг анхлан эргүүлсэн өдөр хэмээн одоо тэмдэглэдэг юм аа. За тэгээ бурхан багш бол бидэнд одоо үнэхээр хязгааргүй их одоо номын айлдварыг бол үлдээсэн юм. Энэ бүх номын айлдвар нь бол одоо өөрийн шавийн одоо сэтгэлийн төвшин оюунд одоо тохируулан айлцсан байдаг. Нэг төрлийн имээр бид одоо бүх төрлийн янз янзын өвчнийг эдгэх ангаах одоо боломжгүй юм. Тухайн одоо өвчний байдал ямар өвчин бэ гэдгээс одоо хамаарат өөр одоо эмийг хүртэх тийм ээ уух одоо шаардлагатай байдаг. Инчлэн бурхан багш бол тэр шав нарын одоо сэтгэл оюунд одоо тохируулсан түүний одоо төвшөнд нь одоо тохирох ном маш их одоо номыг бол өргөн одоо номыг бол айлтсан байдаг. Бид бурхан багшийг одоо эмч отож хэмээн одоо үзэх за номыг одоо им гэж үзэх өөрсдийгөө одоо өвчтөн гэж үзэх хэрэгтэй юм. За тэгээ бидний одоо сэтгэлд одоо төрж байдаг тэр нисванаст бодол буюу хортмоо сэтгэлүүдийг бидний одоо өвчин хэмээн бодох хэрэгтэй юм аа. За ном сонсох түүнийг одоо өөрийн өдөр тутмын амьдралдаа одоо хэрэгжүүлнэ гэдэг нь одоо эмчийн одоо өгсөн зөвлөгөө тийм ээ зааврыг хэрэгжүүлэхтэй одоо адилхан юм. Тийм учраас номыг одоо им хэмээн үзэх. За бурхан багш одоо ном тухайн үед одоо номыг одоо айлдахдаа янз янзын одоо орон нутагт газар оронд тийм ээ маш олон төрлийн одоо хүмүүст айлдчихсэн. Заримдаа бол одоо бурхан багшийн айлдсан нэг одоо шат ном гэхэд одоо 3 хөлгөний тухай одоо агуулсан одоо 3 хөлгөний тухай агуулгыг одоо агуулсан байх жишээ нь одоо бурхан багшийн одоо нэг зарлаг гэхэд одоо зарлагийг бол янз бүрийн одоо газарт янз бүрийн одоо хэлээр янз бүрийн одоо сэдвээр янз бүрийн одоо хүмүүст бол одоо айлцсан байдаг. Энэ бол одоо бурхан багшийн өөрийн одоо ном айлдах эрдмийг одоо үзүүлж байгаамаа. За бурхан багш одоо бидэнд дахин хэлэхэд маш одоо ном сургаалыг бол үлдээсэн.
Түүнийг нь одоо дадуулсан одоо мэрэгд эрдэмтэд одоо бурхан багшийн одоо сургаалыг сонсож хэрэгжүүлж исэн одоо агуу дээдсүүд бол бурхан багшийг одоо нирванд оцсны дараа цугларч бурхан багшийн одоо сургаалыг эмхтгсэн байдаг. За бидийг энэ эмхтгсэн ботуудыг бид төвдөр ганжуур гэж одоо нэрлэдэг. Одоогийн байдлаар төвд хэлээр бол хадгалагдаж байна. Ойролцоогоор 100 одоо бот байдаг юм аа. Тэгэхээр энэ бол бурхан багшийн одоо сургаал буюу дээдийн ном юм. За ерөнхий байдлаар авч үзэх юм бол номын үйл одоо жинхэнэ одоо номын үйл гэж юу юм бэ гэдгийг одоо сайтар бодох хэрэгтэй. За дарма гэдэг үг нь бол санскрит үг. За санскритээр дарам гэж нэрлэх нь би. Энэ дарма гэдэг үг маань контекстээс хамаарат 10 гаруй өөр одоо утгатай байх юм. За одоо их гэгийн васу банду бол дарма гэдэг үг бол маш олон одоо утгатай байж болох юм а хэмээн айлцсан байдаг. За энд бид бол дарма гэдэг нь бидний өнөөдрийн одоо номын айлдварт бол юуг айлтж байна гэхээр зэрэг бурхан багшийн айлцсан одоо сургаалыг одоо илэрхийлж байгаа. За энэ бол маш гүн гүнзгий. За эрдэнэ мэд одоо ховор за мөн одоо хандшгүй ийм одоо сургаал юм а гэж бид ойлгох хэрэгтэй. За дарма буюу ном гэд биднийг одоо ярихаар зэрэг зарим хүмүүс магадгүй одоо маш том шашны зан үйлд эсвэл одоо номын одоо айлдварт одоо оролцох тухайн одоо оролцож байгаа зүйлийнхаа утга учирыг одоо сайтар одоо мэдэхгүйгээр оролцохыг одоо бодож магадгүй. За хэдийгээр одоо ингэж номын одоо үйлд оролцож байгаа боловч энэ бол жинхэнэ номын үйл болж чадахгүй. Тэгэхээр зэрэг номын одоо үйлийг жинхэнэ одоо ном болж гинүү үгүй юу гэдгийг одоо илэрхийлж байгаа зүйл нь болохоор зэрэг тухайн одоо зүйлийнхээ утга учирыг нь одоо сайн мэдэх, түүнийгээ сайтар одоо ойлгохыг одоо хэлж байгаа юм. Тийм учраас утга учирыг нь одоо ойлгохгүй байх юм бол бид нэр өдөр тутмын амьдралдаа номыг дадуулнаа гэх бол маш бэрхтээ юм аа. Тэгэхээр зэрэг номыг одоо өөрийн өдөр тутмын амьдралдаа дадуулахдаа бид юуг анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр зөв одоо сэдлийг төрүүлж байгаа эсгээ сайтар анхаарах хэрэгтэй. За бид зөв сэдэл одоо төрүүлэхгүйгээр номыг үйлдвэл энэ бол номын үйл болж чадахгүй юм. Ингээд одоо үзэхэд бол одоо эрт үед тийм ээ нэг одоо их гигантэн байсан гэж ярьдаг. Тэгээд тэнд номын үйл үлдэж байгаа нэг хүнд одоо зөвлөгөө өгсөн байна л да. Тэгэхээр тухайн тэр хүн бол одоо ямар нэг одоо номын үйл үлдэжсэн. Түүнийг нь хараад одоо гигант их багш хараад бол та одоо үнэхээр одоо номыг л одоо үлдэх хэрэгтэй байна гэж айлцсан байдаг. За энэ зөвлөгөөг сонсоод нөгөө хүн маань за тэгвэл одоо өөр одоо номын үйл үлдъя гэд үлдсэн. Тэгээд тэр үйлийг үлдэж яхад хараад ном л үлдэх хэрэгтэй байна да гэсэн. За энэ зөвлөгөөг сонсоод дахиад одоо тэр үлдэж байгаа тухайн үйлийг бол өөрчлөөд өөр номын үйл үлдсэн байдаг. Би одоо яг одоо ямар одоо номын үйл үлдэж ирсэн бэлээ энэ гурван үед одоо ямар үйл үлдчихсэн бэлээ гэдгийг сайтар санахгүй байна. Гэхдээ зүгээр одоо сунаж мөргөөд сунаж бүргснээр номын үйл болохгүй. Номыг одоо уншаад судар бичвэрийг одоо уншаад номын үйл болохгүй. Одоо зөвхөн бясалгал одоо үйлдэснээр номын үйл болохгүй. Эсвэл одоо судар амны уншлага уншснаар одоо номын үйл болохгүй юм. За тэгэхээр зэрэг үнэхээр номыг үйлдэнэ гэж одоо юу гэж хэлж байгаа нэ гэхээр бидний сэтгэлээс одоо гарах хэрэгтэй юм.
бидний сэтгэлээс одоо гарах ёстой. Ялангуяа одоо зөв одоо сэтлийг одоо төрүүлснээр жинхэнэ одоо ном төрөх юм аа гэж. Тэгэхээр зэрэг хичнээн одоо гүн гүнзгий номыг үйлцсэн ч сэтэл зөв биш байх юм бол энэ бол номын үйл болж чадахгүй юм аа. За тэгэхээр зэрэг бид номоо үүлийг үлдэхдээ эхлээд зөв үүлийг үлдэх хэрэгтэй байх нь. Гэхдээ энэ ч одоо бас хангалттай биш. Жинхэнэ одоо бодит одоо номын үйл болоход юу хэрэгтэй вэ гэхээр тэр утга учирыг нь одоо сайтар мэдэхгүй, ойлгохгүйгээр мөн одоо зааврыг нь одоо ёсчлон одоо дагахгүйгээр за тэр бодох, бясалгах одоо зүйлээ бодохгүйгээр ингэж одоо хийх юм бол номын үйл одоо болохгүй. Хэдийгээр одоо таны одоо уншиж байгаа уншлага тийм ээ одоо жинхэнэ их сурвалжаас гарсан үнэн байсан ч гэсэн энэ бол ном болж чадахгүй маа. За тэр тухайн одоо судар бол хэдийгээр одоо ном мөн боловч тийм ээ би хэлээрээ та тэр номыг одоо ёсчлон одоо үйлдэж байгаа боловч нөгөө санаа буюу сэтэл одоо зөв биш бол бас л одоо номын үйл болж чадахгүй юм. За хутагт манзуушир бол бүх бурхтын одоо бэлэг бэлгүүнийг одоо ирхшээсэн одоо бурх юм. Мөн саж бандита гунга жалтсан за мөн сажийн ёсыг одоо үүсгэсэн 5 одоо дээдэс байдаг. За энэ дээдсийн одоо нэг за тэгээд энэ саж бандита бэр юу гэж айлцсан бэ гэхээр зэрэг та энэ насандаа одоо шунж байгаа түүнээс одоо хагацж чадаагүй байх юм бол та жинхэнэ одоо номыг үлдэгч биш юм аа гэж одоо айлцсан байдаг юм аа. Тэгэхээр зэрэг биеэр болон одоо хэлээр одоо үлдэж байгаа номын альва үйл таныг одоо жинхэнэ одоо ном үлдэж байна гэдгийг илэрхийлж чадахгүй. За юу илэрхийлэх юм бэ гэхээр зэрэг таны одоо тэр үлдэхдээ тэр ямар одоо сэтлэр үлдэж байгаа юм бэ гэдгээс хамаарах юм аа. Тэгээ таны одоо номын үйл үнэхээр номын үйл жинхэнэ үйл болж чадж гэнэ үгүй юу гэдгийг гаднаас хараад хин нэг одоо тодорхойлох боломжгүй байдаг. Бид номыг үлдэж байхдаа би одоо яагаад энэ номын үйлийг үлдэж байгаа бэлээ? Ямар зорилгоор үлдэж байгаа бэлээ гэдгээ сайтар мэдэх ёстой. Тэгээд тухайн номыг одоо номын одоо альва үйлийг үлдэж байхдаа түүнийх одоо зорилгыг одоо мэдэхгүй байх юм бол үнэхээр одоо жинхэнэ ном болж чадахгүй. Зөвхөн одоо бусдыг одоо дуурайж даган дуурайх байдлаар номын альва үйлийг үлдэж болохгүй маа. Тэгэхээр юуг одоо мэдэх нь одоо чухал вэ гэхээр бидний одоо энэ үлдэж байгаа номын одоо зорилго жинхэнэ одоо зорилго одоо юу юм бэ? Энэ бидний одоо энэ ямар нэгэн зорилгогүйгээр одоо энэ үлийг үлдээд байна уу? Эсвэл одоо ертөнцийн одоо сэтлэр одоо үлдээд байна уу гэдгээ одоо сайтар ялгаж салгах хэрэгтэй юм. Зорилготой байх нь бол маш сайн. Гэхдээ одоо зорилго нь одоо ертөнцийн одоо зорилго сэтэл байх юм бол бас жинхэнэ ном биш болох нэ. Ерөнхийдөө тэр ертөнцийн одоо үйлийг одоо ертөнцийн одоо сэтлийг одоо харж байхад яг л одоо их зөв сэтэл юм шиг одоо харагдах тохиолдол одоо байдаг. Ийм одоо сэтлэр одоо номыг үлдэх юм бол жинхэнэ номын үйл одоо болж чадах юм. Яагаад тэгэхээр зэрэг ертөнцийн одоо сэтэл бол номын жинхэнэ одоо номын үйл болж чадахгүй. Хэрвээ би одоо номыг одоо маш олон жил одоо судлаад за тэгээд сэтэл нь болохоор зэрэг номыг одоо бусдад одоо заах одоо зорилгоор одоо сурах. За тэгээд маш олон одоо газруудаар явж олон хүмүүст одоо номыг одоо түгээх. За миний одоо номын үеийн одоо зорилго маань болохоор зэрэг номыг одоо дэлгэрүүлэх гэсэн ийм одоо сэтэл байж болно.
За ингэснээр болохоор зэрэг бусдад одоо номын одоо утга тийм ээ тэрийг одоо таних одоо боломжийг олгох ийм байж болно. Ингээд харахад бол эерэг харагдаж байна тийм ээ. Буйны одоо сэтэл харагдаж байна. Гэхдээ одоо сайтар бодоод үзэх юм бол яг ганцхан одоо энэ зорилгоор номыг үйлдэх бол зөв биш юм аа. За би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар одоо магадгүй сэтгэлийг одоо сайтар төрүүлээгүй за мөн одоо амьтныг асрах энэрх одоо сэтгэлийг одоо өөртөө төрүүлээгүй бод сэтгэлийг одоо төрүүлэхгүйгээр гэх мэт одоо энэ буйнт одоо сэтлийг өөртөө төрүүлээгүй байх юм бол төрүүлээгүй болвол номын үйл маань бас одоо номын үйл болж чадахгүй юм аа. За бусад амьтанд одоо туслахын тулд номыг үйлдээ гэсэн ийм сэтлийг одоо та төрүүлж болох юм. За мэдээж одоо хамаг амьтны одоо тусыг бүтээх тэдэнд одоо үйлчлэхийн тулд тийм ээ тэдэнд туслахын тулд одоо номыг үзье судлын номын үйлийг үйлдээ гэж байгаа нь бас зөв үнэхээр одоо зөв хэрэггүй хариун сэтэл болж гин гэж хэлэхэд хэцүү юм. Яагаад гэвэл би одоо өөрийн одоо амьдарч байгаа эргэн тойрны одоо хүмүүсээ одоо аз жаргалтай байлгахын тулд магадгүй одоо 1000 хүн байж болно, 100 хүн байж болно. За эсвэл би одоо за буддистууд буюу бурхан багшийн одоо сургаалыг дагж мөрддөг одоо хүмүүст одоо туслахын тулд гэх мэтлэнгээр ийм одоо сэтлэр номыг одоо дадуулах тэгээ номыг одоо дэлгэрүүлэх юм бол энэ ч гэсэн одоо жинхэнэ номын үйл болж чадахгүй юм аа. Яагаад гэвэл энэ сэтэл нь энэ сэтэл нь бидний одоо сэтгэл өргөн уужин буюу хамаг амьтныг одоо инэрх асрах сэтгэлийг төрүүлээгүй байгааг одоо харж байна. Бид нар одоо зөвхөн одоо бурхан багшийн одоо сургаалыг одоо дагаж байгаа хүмүүс эсвэл зөвхөн буддистуудыг одоо хамаарч байгаа юм. Тэгэхээр зэрэг бурхан багшийн одоо сургаалыг дагаж байгаа хүмүүс болон хүмүүсийн тоог тийм ээ хамаг амьтны одоо тоотой харьцуулаад үзэх юм бол маш бага байгаа үстэй. Бүх буддистуудыг одоо хамруулан гэж одоо бодъё. Тэгэх юм бол энэ тохиолдолд магадгүй нэлээд одоо хэдэн сая хүмүүс байгаа бах. Гэхдээ яг үннийг хэлэхэд бид нар тоошгүй олон хамаг амьтныг эндээ одоо багтааж бодохгүй байгаа юм аа. Тэр битгий бол бүх одоо хүн төрөлхтний тоогч гэсэн энд багтаахгүй байна. Одоо баг дэлхийн одоо хүн ам бол баг 8 тэрбум болж штэ. Тэгэхээр зэрэг хамаг амьтан тэр битгийл одоо энэ зам төв дээр амьдарч байгаа бүх хүнийг ч одоо энд одоо оруулахгүй байна. За хамаг амьтан гэдэг чинь болохоор зэрэг одоо усанд амьдарч байгаа газрыг одоо бүрхэн амьдарч байгаа энэ бүх амьтныг одоо хэлж байгаа. Бүр цаашлах юм бол өөр бусад одоо төрлийг авсан бүх амьтан бүх одоо бусад одоо ертөнцид амьдарч байгаа амьтныг бүгдийг нь одоо агуулж байгаа. Тэгэхээр зэрэг довчхонтой одоо хэлэх юм бол 6 сансрын одоо 6 одоо төрлийг авсан хамаг амьтан гэдгийг хамаг амьтан гэдэгт одоо бид нар багтааж ойлгоно. Тэгэхээр зэрэг энэчлэн аваад үүсэх юм бол нөгөө хамаг амьтан тэгээ бурхан багшийн сургаалыг дагаж байгаа бүх одоо хүмүүс ингээд үсгээр зэрэг магадгүй энэ бол дөнгөж одоо нэг л хамаг амьтны нэг л одоо хувь одоо болж болох юм. Гэтэл хамаг амьтан гэдэг нь бол 100% эсвэл одоо 1000% гэж үзэх юм бол энэ хоёрын хооронд тооны хувьд маш их ялгаатай байгаа үстэй. Just by focusing
on all the Buddhist Тийм учраас одоо зөвхөн first одоо focus, бүх first буддийн intention шашинтнууд should be гэсэн try to иймэрхүү understand одоо Buddhism ийм from одоо heart, сэтлэр because at that номыг time одоо үйлдэх we юм бол don't have энэ бол буруу the болно гэж. Тэгээ яг энэ right сэтлэр intention. одоо номыг одоо To have the үйлдэхдээ right зөв intention, одоо we сэтлийг must одоо have төрүүлээгүй the байна. wish to Зөв сэтэл benefit гэдэг нь болохоор all the тэгэхээр sentient зэрэг beings, not only all the хамаг Buddhists амьтны or not одоо only тусыг all the одоо бүтээх people in зөвхөн our одоо бурхан school or in шашинтнууд our биш. community. Зөвхөн одоо That is манай but нийгмийн одоо хүмүүс биш. Эсвэл миний одоо таны одоо thinking сургууль was дээр байж байгаа тэр narrow-minded. хүмүүс биш юм аа That гэж. is Тэгэхээр энэ бол something үнэхээр одоо not явцсан одоо үзэл right. болно. Тийм учраас So энэ явцсан we үзэл should бол have зөв биш the юм аа right гэж бид purpose. ойлгох хэрэгтэй. Тэгээ бидэнд That одоо purpose зөв is not зорилго just to байх preserve ёстой. our school. Тийм тэгэхээр зэрэг This is зөв my зорилго гэж юу school, хэлээд this is байна my гэхээр зэрэг religion. тийм ээ I want to өөрийнхөө одоо preserve my уламжлалыг юм уу religion. дамжлагыг эсвэл ёсыг одоо Study and хадгалан practice үлдэх гэсэн and then ийм одоо бас spread сэтэл the Dharma. зорилготой байж болохгүй маа гэж тийм миний This одоо kind of шашин тийм clinging that this is my шашнаа одоо religion, хадгалан үлдэх this kind гэсэн of thinking can ийм base одоо on зүйлийг одоо self-talk. бодох юм бол энэний only одоо үндэс нь for болохоор myself, зэрэг but аминч have this үзэл дээр my бол religion, my тулсан school, байна. my Dharma. Миний And одоо this сургууль, is also миний одоо based on шашин, миний одоо self-teaching ёс thought, гэдэг нь болохоор self-cherishing зэрэг thought. бас л одоо So whatever хувиа practice that we бодсон do, тийм ээ whatever аминч activities that одоо we do, үзлийг бол илэрхийлж байгаамаа. which are Тийм учраас based бид on альва self-thought, then it is одоо буйны not үйлийг right. тийм ээ номын It should not үйлийг be одоо right. хийхдээ It won't ийм сэтлийг одоо be барьж a хийж real байгаа Dharma бол practice. энэ So одоо therefore, сэдлийн хувьд буруу юм нөгөө талаасаа when жинхэнэ we номын үйл practice болж like чадахгүй юм аа. receiving За teaching, бид номыг studying the одоо дадуулж teaching, явахтай contemplating or meditating, одоо ном одоо etc. сонсохдоо Whatever тийм ээ Dharma номыг activities санаж that we байхдаа do, номыг одоо we should бясалгахдаа always ямар л do одоо номын үйл with the хийж right байна, motivation. үйлдэж байна. Not only Тэр үеийн одоо the үеийн basis ихэнд of та self-teaching заавал thought. одоо зөв сэдлийг одоо Whatever төрүүлж practice that байх we do, ёстой. Зөв сэдэл гэдэг нь болохоор зэрэг тэр амин хувайн which is хичээсэн тэр based on бодлоос self-teaching ангид thought, байх ёстой юм аа. such activities are not the genuine Тэгэхээр зэрэг Dharma одоо practice. амин хувайн бодож байгаа тийм ээ бид барих үслээр одоо үйлцэн бүх It will номын never үйл бол become a real жинхэнэ Dharma practice номын үйл if our practice болохгүй is based хизээч on одоо зөв одоо номын үйл selfish болж thought or чадахгүй юм аа. self-cherishing thought. So, and therefore, it is important for Тэг us эндээс үзэхэд бидний to хувьд know what is the right purpose зөв of одоо doing the зорилго Dharma гэж юу юм practice. Dharma practice зөв ямар means одоо зорилгоор бид номыг одоо үйлдэх ёстой юм зөв зорилго гэж одоо юу юм бэ гэдгийг receiving мэдэх ёстой юм. teaching, studying teaching, contemplating, meditation, Ном одоо etc. сонсож There are байхдаа номыг different kinds of сонсохдоо Dharma номыг practices. одоо бясалгаж байх So, үед тийм ээ маш it is олон янз important бүрийн to номын know одоо үйлүүд байдаг. the right purpose Тийм учраас is та бүхэн to have зөв зорилго, зөв the right сэтлээ одоо motivation мэдэх or ёстой. which is to do the practice for the sake of all the sentient beings without Зөв any сэтэл гэж юу хэлж байна вэ гэхээр зэрэг discrimination, without ямар any нэгэн хамаг амьтныг exception. ямар нэг одоо ялгарлан үзэхгүйгээр At the moment, тэднийг нэгийг ч in одоо our хоцролохгүйгээр тэдний тусыг in our бүтээе mental гэсэн юм thinking, сэтгэлээр we ном have үлдэх very хэрэгтэй. strong Тэгэхээр бидний одоо negative сэтгэл thoughts, бидний одоо and сэтгэлд бол маш because одоо of that, хүчтэй нисванаас буюу хорт мус we сэтгэлүүд одоо төрж байдаг. have biased thought За or энэ discriminating одоо thoughts. нисванаас буюу хорт сэтгэлийн And these улмаас thoughts are бусдыг the одоо main ялгуурлан obstacle одоо үзэх for our Dharma practice. үзэх нь бидний номын үеийн хамгийн одоо As том long as саад we have дотор болдог. discriminated thoughts, as long as За we бид have бусдыг одоо biased ялгарсан thoughts, ялгамжаатай it is not үзлийг possible үзлээр одоо to have номыг одоо a үйлдэх нь genuine and үйлдэх нь infinite одоо номыг одоо loving жинхнэр kindness тэр and жинхнэр compassion. үйлдэх тэгээ цаглашгүй одоо инэрл хайр асархуун сэтгэлийг одоо үүсгэхэд Loving kindness саад and болдог юм аа. compassion Бусдыг инэрх are хайрлах based одоо on асрах одоо сэтгэлийн хамгийн гол суурь нь юун дээр одоо тулгуурсан үндэслсэн байх ёстой юм бэ гэхээр without having any discriminated thoughts. гэхээр одоо амьтныг одоо ялгуурлан ялгамжаатай үзэх сэтгэлээс бол ангид байх юм.
Тэгэхээр зэрэг энэ ялгамжаатай бодол болон бусдыг одоо инэр хайрлах сэтгэл бол хоорондоо эсрэг тэсрэг юм аа. Discriminated thoughts, we don't have бусдыг одоо ялгамжаатай үзэх ялгамжаатай үзэж гин гэдэг нь болохоор зэрэг бидэнд одоо бусдыг инэрх хайрлах одоо сэтгэл бага байна гэдгийг харуулж байгаа. За яг одоогийн байдлаар магадгүй бидэнд хамаг амтныг те асрах инэрх сэтгэл байна. 24 цагийн турш одоо байнга одоо төрөх юм боломжгүй одоо байж болно. Гэвч одоо эхлээд баг одоо хугацаагаар цөөн минутаар энэ сэтгэлийг одоо дадуулж байгаад цаашдаа одоо илүү урт хугацаагаар 24 цаг за зөвхөн одоо нэг өдрөөр ч одоо хязгаарлахгүйгээр олон одоо өдрөөр энэ сэтгэлийг одоо хадгалах айжмдаа бол одоо байнга тийм ээ ая зөндөө одоо төрөх ийм нөхцөл боломж бол бүрдэх юм. Номын үлийг номыг дадуулна гэдэг бол үнэхээр одоо сэтгэлийн үйл байдаг гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй. Үнэхээр номын үйл бол одоо сэтгэлээс гарч байх ёстой юм. Тэгээд энэ бол энэ номын үлийг одоо үйлснээр бидний сэтгэл одоо сайжирч өөрчлөгдөж одоо байх ёстой юм. Одоо бидний сэтгэл одоо 1000% одоо сайжрах боломжтой байтал бид магадгүй одоо ганцхан одоо хуваар одоо сайжруулж байгаа байж магадгүй. Тэгэхээр зэрэг энэ сэтгэлийн эрдэм төрөх бол үнэхээр хязгаарлашгүй юм. Одоо цаглагшгүй их одоо хязгаарлашгүй их одоо боломж байдаг. Яагаад гэхээр зэрэг одоо бие махбодын хувьд бол одоо хязгаарлалт байдаг шүү дээ. Гэтэл сэтгэлийн хувьд бол тийм биш юм аа. Тэгэхээр энэ одоо бие махбод гэдэг бол тодорхой нэг юм дээд одоо хязгааруулалт байдаг. За бид бие махбодыг бол одоо үнэхээр сайжруулаад тодорхой одоо хувьд төвшөнд л одоо хүргэдэг. За спринтер гэдэг байдаг. За энэ хүмүүс бол нэг спортын нэг төрөл юм л да. Тэгэхээр зэрэг богино одоо 100 метрт одоо 10 секунд хүрэхгүй хугацаанд гүйх ёстой ийм одоо спортын нэг төрөл юм. Тэгэхээр зэрэг хичнээн одоо хичээгээд тийм ээ. Одоогийн байдлаар бол 8 секундээс одоо доош одоо гүйсэн бол байхгүй байна гэж. Тэгэхээр зэрэг эндээс одоо харахад бол бие махбод бол хязгаартай юм. Тухайн жишээ нь одоо уртын харьяалтай хүмүүс байна. Яаж ч хичээгээд одоо тодорхой уртад л харин тийм ээ. Тэгэхээр гэтэл одоо номын үйл бол зөвхөн одоо бие махбодын одоо үйл байдгүй маа. Энэ бол одоо гол үйл нь бол хүний сэтгэлд явагдчихэдэг. Тэгэхээр зэрэг бид бол үнэхээр одоо өөрийн одоо сэтгэлийг бол үнэхээр дөрвтэй одоо сайжруулах одоо боломжтой. Бид одоо богино хугацаанд юм уу нэг өдрийн дотор өөрийн сэтгэлийг өөрчилнө гэж байхгүй. Гэхдээ одоо бод хутгийг олох хүртэл тэр хүртлээр бид өөрийн одоо сэтгэлийг одоо эрдмийг одоо хязгааршгүй ихээр төрүүлэх одоо боломжтой гэсэн юм аа гэж. Сэтгэл бол одоо хязгаарлашгүй одоо эрдэмтэй зөвлөж хэлэх юм бол одоо окторгуут адилах юм. Окторгууд ямар нэгэн одоо хязгаар одоо байдгүй шүү дээ. Одоо түүнтэй адилхан сэтгэлийн эрдэм гэдэг бол хязгаарлашгүй байдаг юм аа. Тийм учраас одоо та бүхний хувьд бол жинхэнэ одоо номыг одоо жинхэнэ үлдэх гэж одоо юу юм бэ? Жинхэнэ ном гэж юу юм бэ гэдгийг одоо ойлгох ёстой. Энэ жинхэнэ ном гэдэг бол одоо эгэл төрлөختнийг одоо Бурхны хутагт одоо хүргэж чадах арга юм. Одоо сэтгэл нь одоо нисванаст эзлэгдсэн нэгнийг
нэг төгс төгөлдөр одоо нэгэн болгох чадвартай бүхэл одоо түүтгэрээс нь ангижрахад туслаж чадах ийм одоо аргыг одоо өөртөө агуулсан байдаг гэдгийг бид нар ойлгох ёстой юм аа. Тэгэд энэ бүх одоо сэтгэлийн эрдмийг одоо эрдмийг бид нар игнэгт буюу бүр ашид бүр урт хугацаанд одоо өөртөө төрүүлэх одоо боломжтой. Тэгэхээр зэрэг нэгэнт одоо бурхны хутгийг одоо олчих юм бол тэр хутг бол одоо мөнх юм. За энд бол за мөн одоо нэмж хэлэхэд номын одоо үйл хийхдээ бид нар бол сэтгэлээр, хэлээр, биеэр одоо үйлддэг. Дахин хэлэхэд одоо хамгийн гол үйл ажил бол бидний одоо сэтгэлд явагдаж байх хэрэгтэй юм аа. За та бүхэнд одоо энэ номын айлдварыг би ингээд айлдж байна. Хэрвээ би энэ номын айлдварыг та бүхэнд хэлж өгч явахдаа илүү их алдар нэрийг олъё. За эсвэл одоо олон шавьтай болъё гэсэн энэ сэтлэр одоо та бүхэнд одоо ямар нэг сургаал хэлэх юм бол энэ сэтэл нь одоо буруу болох юм аа гэж тийм ээ. Хэдийгээр би одоо номыг айлдж байхдаа номын ёсны дагуу одоо айлдж байгаа миний ярьж байгаа зүйл та бүхэнд хэлж байгаа зүйл маань одоо хэдий үнэн боловч миний одоо өөрийн сэтэл буруу ах юм бол энэ жинхэнэ ном болохгүй юм аа гэж. Тэгэхээр бид бол номыг одоо сонсох, одоо санах, бясалгах. За энэ эдгээр одоо номын үйлүүд үнэхээр номын үйл болж чадахгүй юу гэдг нь бол таны одоо сэтлээс одоо хамаарна. Одоо яг одоо бол би та бүхэнд ном айлдахыг хичээж байна, ном айлдаж байна. За одоо бурхан багшийн айлдсны дагуу одоо номыг ойлдож байна гэдэг нь харахад бол номыг үйлдэж байна. Гэвч яг энэчлэн одоо энэ жинхэнэ номыг үйлдэж байна гэж одоо үзэх бол боломжгүй юм аа гэж. За үнэхээр бол яг энэ игшинд яг энэ үед би миний сэтэл ямар байгаагаас номын үйл маань хамаарах юм аа. Хэдийгээр бид одоо биеэр одоо хэлээр тийм ээ. За сэтгэлээр одоо үүлийг одоо үлдэж болох боловч жинхэнэ одоо ном бол бидний одоо сэтгэлээс гарах ёстой. Тэгээ сэтгэл бол биднээс сэтгэл бол маш одоо хүчтэй. Сэтгэлээ бид одоо босс буюу дарга гэж үзэж болно. За тэгэхэд бие хэл маань бол одоо энэ босс одоо үйлчлдэг эсвэл түүний одоо удирдлагын дор байдаг зүйлүүд гэж одоо ойлгох хэрэгтэй юм аа. Юуг одоо байнга бодож явах хэрэгтэй вэ гэхээр зэрэг сэтгэлээс одоо жинхэнэ одоо ном гарна шүү гэдгийг одоо бодох хэрэгтэй. Зөвхөн одоо хэлээр биеэр одоо өгүүлснээр энэ бол ном болохгүй юм. Одоо зарим хүмүүс бол ном бол дарма юм. Эсвэл одоо багш нарын айлдвар бол дарма юм гэж одоо бодож магадгүй. Мэдээж одоо нэг ном одоо судар эдгээр зүйлс бол ном мөн. Гэхдээ эдгээр одоо ном бол биднийг одоо өөрийн одоо сэтгэлд номыг одоо төрүүлэхэд одоо туслах юм аа гэж. Тэгэхээр жинхэнэ одоо ном гэж одоо юу юм бэ гэхээр зэрэг бидний одоо сэтгэлд буюу дотоодод одоо төрж байгаа тэр бүх одоо эрдэмүүдийг одоо хэлж байгаа. Without any impact on our mind, without any change in our mind. Одоо сэтгэлд маш их одоо ном сонссон боловч одоо сэтгэл одоо өөрчлөгдөхгүй, сэтгэлд одоо ямар нэгэн ахиц одоо дэвшилт гарахгүй, дотоодод одоо эрдэм төрөхгүй ах юм бол тэр ном танд одоо нөлөөлөхгүй байна гэсэн үг тийм ээ, сайн нөлөө үзүүлэхгүй байна гэсэн үг юм. Тэгээ тиймээс одоо энэ ном болвол биднийг одоо жинхэнэ номыг үйлдэгч болгож одоо чадахгүй юм аа гэж. Тэгэхээр зэрэг бид нэг зүйлийг одоо сайтар ойлгох хэрэгтэй. Бидний одоо сэтлээс одоо хамаарат сэтгэлд одоо ном төрөх ёстой юм аа гэдгийг одоо ойлгох хэрэгтэй. Бидний одоо сэтгэл одоо цэвэр ариун одоо зөв сэтлийг төрүүлсэн байх юм бол
Dharma practice from our жинхэнэ body одоо and номыг speech. одоо үйлдэх боломжтой. Тэгээд биеэр хэлээр үйлдсэн For үйлүүд example, маань жинхэнэ номын үйл болно. if the Жишээ root нь of the tree is medicine, хэрвээ одоо тухайн модны одоо үндэс нь эмийн одоо чанартай байх юм бол that grows from this root. За тэгээд энэ үндэснээс ургасан одоо бүхэл одоо ургамал тийм хэсэг болвол мэдээж одоо эмийн чанартай байх юм аа. Яг үүнтэй адилхан бидний одоо сэтгэл цэвэр ариун байгаад бидний одоо сэтэл ариун зөв одоо байж чадах юм бол тэгэхээр энэ одоо зүйлээр одоо өдөөгдөд тийм ээ бид номыг үлдэх юм бол жинхэнэ одоо буйныг одоо бүтээх боломжтой юм аа. Сэтгэл одоо ариун бус сэтгэл одоо ариун бус тэгээд бусад одоо энэ ертөнцийн одоо бодлоор бүрхэгдсэн сэтлэр бүрхэгдсэн байх юм бол ямар ч одоо номын үйлийг хийсэн энэ нь одоо жинхэнэ ном үйл болж чадахгүй. Энэ бол одоо харагдахтаа магадгүй одоо ном мэт харагдаж магадгүй гэвч одоо жинхэнэ номын үйл болж чадахгүй маа. Тэгээд сэтгэл одоо хамгийн чухал голлох үүрэгтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Энэ бол бидний одоо сэтгэл бол ямар нэгэн одоо хэлбэртэй биш, хэмжээтэй биш, ямар нэг одоо өнгө байхгүй тэгсэн мөртлөө асар одоо хүчтэй гэдгийг бид мэдэх хэрэгтэй юм аа. За энэ одоо сэтгэлийн хүчээр л одоо бидэнд одоо өнгөрсөн амьдрал гэж одоо байсан одоо хойт төрж гисэн одоо бидэнд байх юм. За тэгэхээр зэрэг бидэнд одоо бидний одоо өнгөрсөн төрөл хийгээд ирээдүйн төрөл одоо бидний энэ авсан энэ бие махбодоос бол одоо хамаарахгүй юм. Яг тэгэхээр бидний авсан байгаа энэ бие болвол ямар нэг байдлаар эвдэрч өгөө болох нь одоо тодорхой юм. Харин сэтгэл бол одоо эвдэрч устгаж өгөө болохгүй маа. За энэ сэтгэл маань үргэлжлэх одоо шинжтэй байдаг. Мэдээж сэтгэл болвол ихшин хорон болгон ихшин хормд өөрчлөгдөх боломжтой ийм чадвартай гэж байгаа. Гэвч одоо төрөл тутамд одоо бидний сэтгэл дараагийн төрлөөр одоо дамжаад үргэлжлээд явах юм аа. So this mind is one that энэ сэтгэл бол бидний одоо өнгөрсөн одоо ирээдүйн одоо төрлөختтэй маань биднийг одоо холбож идэг зүйл юм. За бидний номын үйл юунд одоо тулгуурсан байх ёстой юм бэ гэхээр зэрэг өнгөрсөн одоо ирээдүйн одоо тэр төрлүүд дээр манд бол тулгуурсан байдаг юм аа. Хэрвээ та өнгөрсөн одоо ирээдүйн төрөл гэж байдаг юм аа гэдэгт итгэхгүй болвол тэр итгэмжлэх сэтгэлийг төрүүлэхгүй болвол бид жинхэнэ одоо бурхны шишинтэн болж чадахгүй юм. За бурхан багшийн одоохан айлцсан сургаал одоо юун дээр одоо тулсан бэ гэдэг тулгуурсан бэ гэхээр зэрэг үүлийн үрийн хууль онол дээр бол тулгуурсан байдаг. Одоо сайныг үйлдэх юм бол сайн үр гарах юм байна. Мууг одоо үйлдэх юм бол муу үр гарах юм байна гэдэг дээр тулгуурсан байгаа. Тэгээд бурхан багшийн сургаал бол үүлийн үр дээр тэгээд энэ тухайн үйлдэлийн одоо онол дээр тулгуурсан юм бол тэгэхээр зэрэг өнгөрсөн одоо ирээдүйн төрлүүд гэж байх нь тодорхой юм аа. Хэрвээ та зөвхөн одоо энэ төрлийг л энэ насыг л одоо чухалчлан үздэг түүнийг одоо хүлээн зөвшөөрдөг болвол та бол бүхэл бүтэн одоо ертөнцийн одоо хуулийг одоо үүсгэж яах гэсэн үг юм а гэж байна. Өөр хэрэг юм бол тэр нөгөө үүлийн одоо онол сургаалыг бол сургаалын одоо хагасыг юм тийм ээ бүрэн дүүрэн одоо хагасыг нь л одоо хүлээж зөвшөөрч яах гэсэн үг.
with reason, not За without any үүнд reason. одоо үүнд Not итгэх just гэж би because Buddha юу said хэлж this байгаа юм and бэ this and гэхээр this. No. бурхан багш одоо There's a ингэж айлцсан юм а гэдэг logical үүднээс reason итгэх биш. behind this. Заавал одоо түн тэр итгэлийн ард As учир I said before, шалтгаанд одоо this тулсан the mind, итгэл үнэмшил because of одоо the байх mind, ёстой юм. we have this connection between thought and Сэтгэлийн сэтгэл байгаа учраас биднэрт because одоо this өнгөрсөн moment гэж of байгаа юм, peace одоо гэж байгаа юм, continues all the тэгээд time. дараа төрөл гэж байгаа юм. Although it Тэгэхээр seems зэрэг momentary, but одоо the байж continuum байгаа of энэ this mind сэтгэл continues all бол the time. их шин хорон This is бүт correct. одоо өөрчлөгдөх шинжтэй боловч And this цаашдаа mind бол үргэлжлэх cannot be шинжтэй байдаг юм аа гэж. Тэгээд тийм учраас энэ сэтгэл generated through any other сэтгэл одоо ямар нэг cause and conditions or through any other substances. ямар нэг одоо шалтгаан нөхцөл We cannot одоо generate the mind зүйлээс through одоо бий болсон юм external биш ээ. factors. Бид одоо сэтгэлийг бол гаднах одоо хүчин зүйлд одоо дулдуулж одоо түүнээс хамаарч бий болгож одоо чадахгүй гэсэн үг юм. It is not possible to generate or гаднах одоо ямар нэгэн хүчин зүйл эсвэл гаднах одоо зүйлээр одоо сэтгэлийг бүтээн гэж одоо баахгүй. Сэтгэл бол сэтгэл өөрөө өөрийгөө одоо төрүүлдэг гэсэн утгатай юм. Өөрөөр хэлэх юм бол сэтгэлийн энэ агшин бол одоо өмнөх агшны үргэлжлэл болж явдаг. За ийм миний одоо саяны одоо дурдсан одоо шалтгаанаар бид сэтгэлийн үргэлжилдэг гэдэгт хизээч одоо устж үгүй болтгоо гэдэгт бол бид энэ саяны ярьсан шалтгааны одоо үүднээс итгэж болох юм аа. Бид одоо хаач явсан юу ч хийж байсан одоо өөрийн сэтгэлийг одоо хянах одоо маш одоо сэрэмжтэй байхыг одоо хичээх хэрэгтэй. This is also very important. За энэ бол одоо маш их одоо чухал юм. Номын үлийг одоо бүтээн гэдэг нь болохоор зөвхөн одоо сүм хийдэг. За эсвэл одоо зөвхөн одоо багш нарынхаа одоо тэргэд үйлддэг одоо зүйл биш юм аа. Тэгэхээр зэрэг та хаач явсан юу ч одоо хийж байсан. Үргэлжид одоо номыг одоо дадуулж байх хэрэгтэй юм. ертөнцийн одоо үлийг одоо гэртээ ажил дээрээ хийж байхдаа одоо өөр ямар нэг одоо газарт одоо хийж байхдаа өөрийнхөө одоо сэтгэлийг одоо хянаж одоо уурлахгүй байхыг одоо өөрийн сэтгэлийг хянаж сэтгэлд одоо уур төрүүлэхгүй байхыг одоо хичээх ёстой. За үүнийг одоо зөв сэтлэр хийх юм бол одоо жинхэнэ ном болно. За ингэж одоо бид өдөр тутмын амьдралдаа номыг дадуулах ёстой юм. За заримдаа би одоо номыг үлдэж байгаа. Би одоо эдгээр одоо үүлийг үлддэг би маш их одоо олон тарин одоо торн тоолдог. За би маш олон одоо номонд одоо сонсч байсан. Би олон багштай гэх мэтлэнгийн маш их одоо олон сайн сайхан зүйлийг одоо амьдралдаа хийсэн гэж хэлэх одоо хүмүүс байдаг. Гэвч эдгээр бүгд бол хангалттай биш юм. Тэр өөрийн одоо сэтгэлдээ өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа байнга одоо дадуулахыг одоо хичээх хэрэгтэй. Одоо энэ их шин хоромтч гэсэн. За одоо номын эхэнд ч тэгээд уншлагын эхний хэсэгт ч гэсэн байнга одоо номыг одоо дадуулж авах хэрэгтэй юм аа гэж тийм ээ. Энд яаж номыг дадуулах вэ гэхээр зэрэг төвчээрийг одоо дадуулж авах хэрэгтэй юм. За мөн одоо буруу үг яриаг одоо хорих
Ялангуяа одоо номыг үлдэж авах үед одоо биеэр болон хэлээр хэлний одоо нисванасыг буруу үлийг одоо хорих болвол тийм ч одоо хэцүү биш. Харин одоо бусад одоо зүйлийг номоос одоо бусад буюу тэр ертөнцийн одоо үйлүүдийг үлдэж байхад гэртээ байж явахдаа гэрийнхэнтэйгээ байж явахдаа эсвэл ажил дээр одоо байхдаа ч гэсэн тэр өөрийнхөө одоо сэтгэлийг одоо сайтар хянаж удирдахыг одоо хичээх ёстой. За тийм учраас одоо байнга одоо тэр санамсар мэдэмсрийг одоо дадуулж байх нь одоо их чухал юм аа. Бид өдөр тутмын амьдралдаа сайн одоо үйлийг бол хийхийг одоо хичээх за юуг одоо хийх ёстой вүлээ, юуг одоо хорих ёстой вэ, юуг одоо би хэрэгжүүлэх ёстой вүлээ, юуг одоо орхих ёстой вүлээ гэдгээ сайтар одоо санаж явах ёстой. Ганц одоо үүнийг сонсоод зогсохгүй номыг одоо жинхэнэ одоо байдлаар жинхэнэ одоо номыг өөрийн өдөр тутмын амьдралдаа дадуулахыг одоо хичээх юм. За тэгэхээр зэрэг номыг одоо үнэхээр одоо хэрэгжүүлэхгүй бол түүний одоо хэрэг тус одоо гарахгүй. Жишээ нь гэхэд их одоо мундаг одоо юу гэдгийг мастер тоогоочоос хоол хийхийг одоо сурчаад хүчнээ олон хоног тийм магадгүй их олон жил зарцуулж одоо сурчаад тэгээд тэр одоо мэдлэгээ ашиглаад одоо хоол хийхгүй болвол одоо тэгээд тэр их цаг хугацаа одоо зарцуулж сурсны одоо хэрэг одоо юу юм бэ гэж тийм ээ. Яагаад гэвэл ингэж одоо сурсны хамгийн гол одоо зорилго чинь тийм ээ хоолоо хийх түүнийг одоо идэх үстэй. Тэгээд ингэж одоо хоол хийхгүй бол одоо ямар хэрэг байх вэ? Үүнтэй нэгэн адил одоо номыг одоо дадуулна гэдэг бол хоол одоо хийхтэй адилхан юм. Хоолыг идэнэ гэдэг бол одоо жинхэнэ одоо номыг одоо амьдралдаа хэрэгжүүлээд түүнээс одоо туршлага одоо олж авахыг хэлж байгаамаа. Тэгэхээр зэрэг бид одоо дадуулах, хэрэгжүүлэхэд одоо зөв ёс сүг одоо бариад зөв одоо сэдлийг одоо төрүүлж байгаад номыг одоо дадуулах нь одоо жинхэнэ одоо номыг үлдэх нөхцөлийг одоо бүрдүүлэх юм аа. Та үнэхээр одоо номыг дадуулж чадах юм бол маш их одоо тус эрдэм одоо гарах юм. Зөвхөн одоо хойтын төрөлд одоо биш. Энэ насанд ч гэсэн маш их одоо тус эрдэм гарах юм. Хоёр хүн байлаа гэдэг одоо бодоход тийм ээ. Хоёуланд нь ижлэхэн одоо зовлон бэрхшээл тохиолдоод хоёулаа адилхан одоо ижлэхэн одоо дарамтанд орсон байлаа гэхэд номыг үнэхээр одоо дадуулдаг. Түүнийгээ одоо өдөр тутамдаа хэрэгжүүлдэг хүний хувьд бол арай илүү хөнгөн байдлаар давж туулах одоо талтай юм аа. За номыг одоо үлдэж байгаа одоо хүмүүсийн хувьд хүмүүсийн хувьд тийм ээ ертөнцийн одоо зовлон иргэшээлтэй сэтгэл бол огтхон одоо хөдөлтгөө өөрөөр хэлбэл одоо их сайн юм тохиоллоо гэхэд баясаад ах жишээ нь одоо нэг сая одоо доллар хожлоо гэж бодоход сэтгэл нь огтхон одоо хөөрөхгүй. За түүнийг одоо алдсан тэр 1 сая доллар алдсан байлаа гэхэд уйтгаргүй нэгт автахгүй ийм одоо сэтгэлийн одоо төвшөнд одоо хүрсэн байдаг. Яагаад тэгэхээр зэрэг сансрын одоо мөн чанарыг ойлгож ухаарчихсан одоо учирсан юм. Энэ хүмүүс бол энэ сансрын дотор биш. Түүний одоо хязгаараас давж одоо сэтгэлээ одоо төлөвшүүлсэн байдаг юм аа. Тэгэхээр зэрэг бидний одоо хувьд бол энэ ертөнцийн одоо мэдрэмж бол одоо их төрдөг. Тэгээд бид жишээ нь одоо 1 сая доллар хожчих юм бол одоо баясаад 1 сая доллар одоо алдчих юм бол их гониж готраад ийм юм тохиолдох юм. Тэгэхээр зэрэг жинхэнэ одоо номыг дадуулдаг хүмүүст
хүмүүст одоо тиймэрхүү одоо зүйл одоо байдгүй маа гэж. Тэгэхээр би өөрийгөө одоо жинхэнэ номыг үлдэгч гэж одоо хэлж байгаа юм биш шүү гэдэг. Надад ч гэсэн одоо тийм бэрхшээл бол тохиолддог. Гэвч одоо жинхэнэ одоо номыг одоо дадуулж чадж байгаа одоо хүмүүсийн хувьд бол тэр ертөнцийн одоо тийм сэтгэл хөөрөл бол байдгүй маа гэж. За нэг судар байдгийн тэнд нэг залбирал байдаг юм аа гэдэг чинь тэр залбиралд болохоор зэрэг энэ бол одоо бурхан багшийн одоо сургаал юм л та сударт одоо бичиж үлдээсэн. Жишээ нь нэгэн одоо залуу бусгүй зүүдэндээ хүүхэд төрүүлж гинэ. Тэгээд хүүхэд төрүүлээд хүүхэдтэй болсондоо одоо маш их баярлсан. Тэгээд мөн энэ зүүдэнд нь түүний энэ эмэгтэй төрүүлсэн одоо хүүхэд нь бол нас урчдаг. Тэгээд тэр эмэгтэй одоо маш их одоо уйтгар гүнхт одоо автсан гэж. Тэгэхээр хүүхэд төрүүлээд одоо маш их баярлсан. За хүүхдээ одоо алдаад одоо маш их одоо уйтгар гүнхт автсан гэж. Тэгэхээр зэрэг энэ хоёулаа бол зүүдэнд нь болоод байгаа юм. Тэгэхээр бид одоо ертөнцийн одоо үйл юмс үзэгдэл бол одоо зүүдтэй адилхан юм а гэдгийг одоо ойлгож мэдээд ийм одоо зүүдтэй адилхан учраас одоо тэгээд тэдгээрт одоо баясаад авах шаардлага байхгүй. Эсвэл байхгүй бол үнэхээр одоо гуниглаад авах шаардлагагүй тийм их мөнгөтэй байлаа гэхэд баясаад авах. Эсвэл мөнгө алдлаа гэхэд түүндээ одоо гуниглаад авах шаардлагагүй маа. Тэгэхэд одоо ямар ч их одоо мөнгөтэй байсан гэсэн бид одоо мөнгөөр бол номыг одоо худалдаж авч чадахгүй, номын одоо үүлийг одоо худалдаж авч чадахгүй, тэгээд өгшгүй мөнхийн амьдралыг одоо худалдаж авч чадахгүй шүү дээ. Тэгээ ямар их одоо мөнгөтэй байсан ч гэсэн тухайн хүн бол одоо өгөх нь заашгүй юм. Их мөнгөтэй байлаа гэдэг өгшгүй мөнхийн амьдралтай болчихгүй. Тийм учраас та их мөнгөтэй байгаад дараагийн төрлүүдээ одоо аварч чадахгүй. За бидний одоо энэ насанд одоо байж байгаа их тэр олон одоо эд баялаг одоо мөнгө төгрөг одоо биднийг одоо дагаад дараагийн одоо төрөл рүү одоо явахгүй шүү дээ. Бид одоо нэг ч одоо төгрөг одоо авч явж чадахгүй. Тэр байтугай бид одоо өөрийн биеийг ч одоо дараагийнхаа төрөл рүү аваад явчих чадахгүй. The conception of our body until we die. Бид одоо хүн хөлтөл энэ болоод миний бие гэсэн одоо иймхүү үзэлтэй байдаг. Гэвч одоо энэ биеэ ч одоо авч явж чадахгүй. Харин сэтгэл бол үргэлжлэх мөн чанартай учраас дараагийн одоо төрөл рүү шидэгдэх юм аа. Тийм учраас бид миний одоо гэр бүл гэж боддог, миний одоо байшин, миний гэр, миний одоо сүм хийд гэж боддог, гэх мэтлэнгээр их одоо боддог. Магадгүй одоо нэг дараагийн нэг хэдэн жил 30-40 жил одоо би ингэж одоо хэлж болох байх. Гэтэл 200 жил одоо та ингэж хэлж чадахгүй шүү дээ гэж тийм ээ. Ямар ч одоо хүн одоо энэ бүх эд хөрөнгийг одоо нэг 200 жил одоо эзэмших тийм одоо боломжгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг ийм одоо боломжгүй байхад бид нар яаж одоо энэ миний хийд, энэ миний байшин гэх мэтэр юмыг одоо ингэж өмчлөж одоо болох вэ? Энэ бол боломжгүй юм. Магадгүй нэг заримдаа одоо энэ бүх зүйлийг би одоо үрд одоо эзэмших юм аа, өмчлөх юм аа гэсэн одоо бодол одоо төрдөг. Ийм бодлоос болоод бид бол тийм атгаглах одоо сэтгэлийг одоо өөртөө үүсгдэг байх нэ. Тэрвээ бидний одоо бие ч гэсэн одоо төр зүрийн шинжтэй мөнх ус шүү дээ. Үнийг одоо бид нар мэдэж одоо ойлгосноо. Тийм миний
ингээд бодоход бол одоо миний гэр бүл одоо миний одоо байшин гээд ингээд хэллээ гэж бодоход нэг дараагийн хэдэн жилдэл одоо хэлнэ үстэй тийм ээ. За тэгж ингэж одоо бодсноор бид нар одоо өөрсдийн одоо атгаглах одоо сэтгэлийг бол одоо бууруулж чадах юм, багасгаж одоо чадах юм. За 30-40 жил гэдгийг бол одоо сайн одоо бодоод үзэх юм бол нэг их хугацаа биш шүү дээ. 80-90 жил гэдэг бол нэг их тийм урт хугацаа биш ээ. Тэгээ биднийг одоо залуу одоо баг байхад одоо цаг хугацаа их удаан өнгөрч байгаа юм шиг санагддаг байсан. За тэгээд одоо нас явах тусам одоо цаг хугацаа бол маш хурдан үнэхээр одоо нисэх мэт өнгөрч шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо 40-50 жил гэдэг бол үнэхээр одоо их хугацаа биш. Тэгэхээр зэрэг бидний одоо атгаглаад байгаа юмс бол төр зүрийн одоо мөн чанартай юм шүү гэдгийг одоо сайтар одоо бодоод бидний энэ бодоод байгаа энэ зүйл бол одоо яг зүйдтэй адилхан бид өөрсдөө одоо зүүдэнд амьдарч байгаатай одоо адилхан юм. Одоо бодтойгоор буюу өөрөөсөө бүтэж оршиж байгаа зүйл гэж одоо нэгээх нь ч үгүй шүү дээ гэдгийг бодоод тэгээд зөв одоо сэтлийг одоо төрүүлэхийг одоо хичээх хэрэгтэй. Ингээд зөв сэтгэл одоо төрүүлснээрээ одоо бие хэл сэтгэлээр одоо номыг одоо үйлдэхийг хичээх нь зүйтэй юм аа. За ингэж чадвал одоо бидэнд ч гэсэн одоо их тустай байх юм. За бусдад ч гэсэн одоо нөлөөлөх чадaltaй болох юм аа гэж. Одоо бусдыг бол одоо зөв зам мөрөөр явахт нь одоо туслах одоо нөлөөлөх одоо боломжтой юм. За энэ нь болохоор зэрэг сансраас гэтгэлгэх одоо цаашлах юм бол бодийн утгыг олох боломжтой юм. За хамгийн гол зүйл бол тэр буйнд одоо чиглэсэн сэтгэлийг үүсгэх тийм ээ. Одоо зөв одоо сэтгэлтэй байх хичээх. За ингэж одоо чадах юм бол одоо асуудал бэрхшээлийг бид нар одоо шийдэх одоо боломжтой илүү одоо илүү сайхан амьдралаар амьдрах боломжтой байх нь. За одоо ингэ буцаад үзэхэд тийм ээ одоо хөгжиж байгаа орнуудын хувьд тэгэхээр зэрэг одоо наазахын одоо амьдралын одоо хэрэгцээ одоо хангахдаггүй байх ийм одоо нөхцөл байж болох юм. Ялангуяа одоо юу гэдгийг одоо захиргаан байхгүй ч гэдэг юм уу тийм ээ дэгдэж муутай гэх мэтлэнгийн. Гэтэл харамсалтай нь эдгээр бол зүгээр энэ амьдралд биднэрт одоо тохиолдож байгаа цорын гац одоо зовлон биш шүү дээ. Гэтэл одоо бид нар хөгжингөө одоо орнуудыг одоо харъя л да. Тэгэх юм бол тэнд бол одоо бүх нөхцөл бол илүү одоо сайн байгаа. Гэтэл одоо бие махбодын хувьд ч одоо асуудал бэрхшээл байна. Ялангуяа одоо энэ хөгжингөө орнуудад одоо сэтгэлийн зовлон бол одоо маш их байна. Хөгжиж байгаа орнуудыг одоо та бүхэн хараарай. Маш олон одоо хүмүүс өөрийн амийг югүйтгэх амиан хорлох тохиолдол одоо гардаг. За эндээс одоо үзэх юм бол хөгжингөө оронд амьдарсан ч гэсэн бидэнд одоо жинхэнэ ашдын амар амгалан бол олж чадахгүй байгааг харуулж байгаа. Тэгэхээр зэрэг цаашдын одоо төрлүүд амьдрал маань илүү одоо сайн сайхан байхаараа сайн сайхан байхын тухайд тийм ээ. Энэ насан ч гэсэн одоо илүү сайхан амьдралаар амьдрахын тулд бид юуг одоо өөрчлөх ёстой юм бэ гэхлээр зэрэг сэтгэлээ одоо өөрчлөх ёстой. Тэр амьдарч байгаа улс орноо ч юм уу байгаа газараа одоо өөрчилснөөр аз жаргал ирэхгүй юм аа тийм ээ. Тэгэхээр зэрэг өөрийн одоо тэр нисванс буюу хорт муу сэтгэлийг илүү одоо тэр буйны одоо сэтгэл болгож одоо урвуулж одоо хувиргах одоо шаардлагатай юм аа. Тэгэхээр зэрэг ном гэдэг бол яаж үүнийг хийх юм бэ гэсэн аргыг нь одоо биднэрт одоо зааж өгдөг. Тэгэхээр зэрэг номыг одоо бид нар одоо дадууснаар жинхэнэ одоо үнэмлэхүү буюу тэр дээд сэтгэлийн эрдэмүүдийг одоо төрүүлж чадах юм. Extend this and we should try to
follow this all the time. За бид Whenever одоо we өөрийн одоо whenever сэтгэлийн эрдмийг or одоо wherever яаж we are, дэлгэрүүлэх whether we үү are тийм with ээ family одоо or хаач явсан with friends or юу ч at the хийжсэн workplace найз or with нөхдөдөө байхдаа sometimes spending time with ажлынхаа хүмүүстэй colleagues, байж etc. захтай Wherever we are, try to тэгээд control хаач our явсан try бахан to get good өөрийнхөө одоо discipline, try to сэтгэлийг байнга одоо have a хянаж positive mind удирдахыг одоо and хичээх try not to хэрэгтэй criticize сайн хүн verbally, байхыг try хичээх not to хэрэгтэй criticize, try not to одоо make хэлээрээ harsh одоо words, бусдыг try одоо not to шүүмжлэх одоо ширүү үг use хэлхийг одоо хорих bad words хэрэгтэй. and physically Одоо биеэр одоо practice the сайныг одоо үйлдэх тийм ээ нүгэл polite хэлнцгийг одоо and not үйлдэхгүй байх rude or angry боловсон байх tempered. бүдүүлэг Try not to show your байхгүй anger байх тийм ээ to your за family мөн or одоо to бусдад others. одоо уурлахгүй байх Actually, anger is бусдад always одоо гэр bad. бүлтэй одоо Anger is уурлахгүй байхыг always хичээх the хэрэгтэй enemy тэгээд of our Dharma practice. уур Anger хэлэнд is одоо always сайхан the зүйл enemy гэж of одоо our өчүүхэн ч одоо байхгүй peace and harmony бидний and одоо happiness. хамгийн одоо So аз жаргал амар therefore, амгалан үгүй хийж яадаг хамгийн том we дайсан should бол уур always have хэлийн the юм. intention to Тийм defeat учраас одоо our own enemy, энэ which is өөрийн our одоо anger. сэтгэлд байгаа тэр Anger is дайсан not тэр elsewhere. уурыг л одоо Our anger is гарах within түүнийг одоо ourselves, ялахыг within our одоо mind. хичээх It's хэрэгтэй. not Одоо уур хэлэн гэдэг бол separate from биднээс our одоо mind. гадна байж идэг зүйл So одоо our биш шүү mind дээ гэж тэ бидний одоо сэтгэлд байж is идэг important зүйл. to control. If you don't control it, Тэгээ эндээс ингээд then харах юм бол сэтгэлээ many одоо хянах, negative thoughts will түүнийг rise. одоо And due to удирдах this, тийм ээ. then the Тийнийг next одоо problem will эрхэндээ одоо start, байлгах нь and одоо you ямар will одоо also чухал юм бэ fall гэдг into нь одоо bad ways. харагдаж байна. So therefore, Ингэснээр одоо very, өөрийн very одоо important сэтгэлийг to удирдах control чадахгүй our болохоор mind зөвхөн anytime. өөрийгөө ч Through одоо this, хорлоо засахгүй бусдад ч you can гэсэн их implement the Dharma хорлолтой practice. байдаг. If you do it with the Тийм right учраас одоо motivation. өөрийн одоо сэтгэлийг So одоо ном хотгох, if we continue хөгжүүлэх, to do ном this, хотгох then тэгээд we can сэдлийг одоо зөв increase төрүүлж our байгаад номыг одоо сайтар үлдэх the хэрэгтэй. samsara in general and За specifically ерөнхийдөө болохоор бид from the одоо 12 hour dream номыг cycle. одоо Then үйлдснээр одоо preparation and сансраас одоо meditation гэтлгэх for the тийм sake ээ of all 3 the муу sentient beings. заяанд So одоо унахгүй with this, байх I will бүр conclude одоо my цаашлах юм бол today's talk хамаг амьтны that тусын тулд whatever одоо matters Бурхны that we хотыг have олох тэгэхээр learned зэрэг энэ номын in айл this дөрийг өнөөдөр should сонссноор dedicate ямарчлан одоо all these буйныг merits одоо along with хураасан all the байна. Тэр others бүх to одоо attain буйныгаа Buddhahood for the sake of all the буйныгаа sentient одоо beings хамаг and амьтан also Бурхны to хотыг одоо dedicate олох all our болтугай. merits За to мөн our одоо gurus бүх одоо for long буйнаа life, good health, язгуурын одоо and багш нар happy болон бүх одоо багш Nirvana нарын маань Үлбий бат far and wide always. оршихын So одоо with this, I will тухайтад do одоо the dedication зориулъя. prayer За тэгээд and ингээд may одоо long life зориулгын continue. одоо залбирыг уншаад тэгээд мөн Sonamje Шавдан tamde Баттахын kebanye tane залбирал nyebe өрөөлийг kalam уншъя. tamjane kyaga na chien balon chuba ye sebe tsole ndowa ndolo sho jambalam bawe chedara kyamba kondo sambo tayan te shende tada genge jeso dalom jenge wan de namje ram dongo tesuma shebe ngala tamje nge ngawa khalan chado ngawa 다게 개현 자원 대근 장 성보 제출하람도 오른게 창조 경외 교보 청결은 번 교도번 교도 영소 가면 강리한 태들한 담보 선자바 사자바에 담보 머교르지 강전 백에 대원 돌제 담보된 사계 최세 개발 돌변 동계 gen제 매천아 굉장天亮 넘가냥 바다에서 Balden Zaya Lama Rinpoche, Dagi Chura Peme Denshone, Guardian Chimbe Guane, Jason, Yes. Well, I'm much happier than the previous one. Chimen Tayo Motoba Doldo Solari Sombe Toki Alhalam Ne Kende Ne Deran So Nimorcha Sadan Londo and Betola Gedan. That's fine. Anyway, I gonna look at it tomorrow. You see? Yeah. Yeah. So no worries about that. Okay. Yeah. Thank you. Thank you for your time. Bye bye. Have a good evening. Good rest.
to dingy dashi balabal sage chese balvarne nejo domlen debe gendo chen chen sansum dorja da sala lama lama chosum toja idam den son ya de dom don chen samon german den be te chedara salwe de dom joro enje chambalam bawe babe de jan sa yang jan ga me che do bombe je den be chen no se me thong jan be te jan che ye ni ma so se so lo chen be ba ke 在位开始见面面人家要当保的这三个看到到当改变不了那么点车位做检测学说了这件工作那叫经验做希望等什么给了考虑了么的成经验用着我的这一些个听到送上的吧测学说了产业那在慢慢改善呗那什么听个那边刚当车听见这边有啥可点个没些到这确定车把他们再这说了嘛了要弄 这地正阳蓬勃要瓦了出面的这特点怕把当归些的上车个面包安做了工作人家送给前浪当工作高月特当的吧家里真正怎么样也是说国家人先听了解决了这老嘛公干嘛上了说了的超多国家人了说了的听了他先给了说了的 拉曼达拉梅巴的情节，老巴国在的话，许多单把当等在年代许多沙拉当年的南卡大部的开发，但是太讲谈的人的来说，单把这单空说全把当单把你也许多沙拉当的真把老跟单听把。单把一人那边但是说单边帮助了拉面下边等给别啥点样了，看单边见到俺当叫把个单把一人那边但是说我给老妈能给推荐到路面工作送给听了的，就算他们家应该在那都也就是么确实都别但是说。